байцгаана уу? За ингээд яг одоо энэ мөчид яг энэхүү торгон акшнд 2016 оны 12 дугаар сарын одоо 10-ны энэхүү гайхалтай өдөр тийм ээ. Яг одоо бол энэхүү дэлгэцний одоо энэ өмнө манай одоо амьд хөгжмийн бие бүрэлдэхүүн болон мотив хамтлагийн бие бүрэлдэхүүн та бүхэнтэйгээ мэдчилж байгаадаа таатай байна. За тэгээд юуны өмнө удахгүй болох шинэ жилийн одоо баяр зориулж мотив хамтлаг маань та бүхэнд нэгэн гайхалтай бэлгийг бас хүргэхээр зэхэж байгаа. Тэгээд задлж байна. Өнөөдөр задлж байна. За тэгээд энэ маань ямар учиртай юм гэхээр мотив хамтлаг та бүхэндээ шинэ жилийн гайхалтай өдрүүдэд зориулж өөрсдийнхөө уран бүтээл болон та бүхний сайн мэдэх уран бүтээлүүдээр сурал болгон та бүхэндээ live мотив live season хүргэх гэж байгаамаа. Тэгээд өнөөдөр бол хамгийн эхний парт, эхний дуу та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Тийм тэгээд өнөөдөр та бүхэндээ хүргэх уран бүтээл маань юу вэ гэхээр одоо хамгийн анхны нэгдүгээр хэсгийн уран бүтээл маань чамдаа хэмээх сайхан уран бүтээл байгаа. Тэгээд манай сонсогчид, үзэгчид бүгдээрээ мэдж байгаах 2010 онд зохиогдож исэн маш богинохон хугацаанд маш олон сонсогчдын дуртай уран бүтээл болсон сайхан уран бүтээл байгаа. Тэгээд энэ уран бүтээлээрээ одоо уулзах гэж байна. Энэ мэдээж энэ одоо уран бүтээлийн шүлгийн тэгдэж штэ нөө зөөлөн бороо гонигдэн шивлээ цас орох болоогүй бид нар мэдж байгаа аахгүй яг одоо бүгдээрээ мэдж байгаа зөвхөн чамдаа дуулах хайрын дуу зүрхэн зогсох болоогүй бид нар мэдж байна гэдэг одоо та бүхэндээ өргөн барихад бэлэн болсон байна. Тэгээд юуны түрүүнд парт 1 буюу хамгийн ихний одоо лайв сизонийхаа цуврал дээр эрхэмсэг хөгжимчтэй та бүхэнд танилцуулсан зүйтэй ахаа гэж бодож байна. Тэгээд миний баруун гар талд одоо акустик гитар, сол гитар дээр гитарч нь далаа маань байна. Та бүхэн доктогод аваарай. За манай клавиш дээр болохоор манай мупа бид бүхэн одоо мупа гэж дуудсагаа одоо сурцсан. Манай мупа маань клавиш дээр одоо хөрөлцөөрсөн бидний урилгыг авч. За манай саксофоны ялгуун сайхан хөгжмөлөр бол одоо Нямка гэдэг манай одоо филармоны улсын филармоны одоо саксофонч юм эрхэмсэг хөгжимч найз маань ирсэн байна. За бөмбөрөн дээр манай Колн хэмээх одоо сүүлийн үед одоо уран бүтээл нэлээд даацтай эрчимтэй яваа. Колн намтгийн бөмбөрч мөнхөө найз маань одоо бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн. За манай бас гитар буюу одоо бас дээр одоо нэг бас дээр одоо манай лайв сизны бас дээр манай Колн хамтлагийн одоо бас гитарч манай баяраа маань хүрэлцэн ирсэн юм. За тэгээд энэ бүх хөгжмийн найруулгыг манай Колн хамтлагийн маань ихэд нь хариуцаж манай Колн хамтлагийн бас дуучин гэгч бас тулгаа маань энэ дээр ажилласан байгааг хэлэхэд таатай байна. Тэгээд бид бүхний амьд хөгжмөнтэй явах уран бүтээлүүд маань найруулга за тэгээд жанр нь та бүхэнд бас таалагдах байх гэж найдаж байна. Тэгээд хамгийн ихний уран бүтээл чамдаа дугаа та бүхэндээ зориулж байна хамтдаа дуулна шүү. За ингээд та бүхэн ч хүлээж авахд бэлэн байгаа бах бид бүхэн ч тоглоход бэлэн боллоо. Ингээд та бүхэндээ шонхрын үг ая чамдаа ямиг уран бүтээлээ өргөн барихад бэлэн боллоо. Хүлээ авна уу? За бүгдээрээ шууд хамтдаа дуулцгаая. Усах мөлмөсний дусал бүхэн чамаас
хүмүн хариу хүсээгүй чамаас илүү намайг харах хүн байхгүй гэж бодхоо надаас явсан чамайг санахтаа би дууч байна Зодон бара бойныг на шивэрлэж цас арах болон би мэдээ Зүрхэн чамдан дуулах харин дуу Зүрхэн зогсох болон би мэдээ Азар учсандаа би жаргалтай Байсан чимээ явчихсан Миний хайр дурсаж болон Чиний зүрхтэй үрд захин надад юу үлдсэнийг чи мэдхүү Органцаар цоглох зүрхмээр цагийн зүйтэй хамт үлдүү Үнyaa барч зүрхээ чангалаа тач чадахгүй нэ Гож байсан хайр минь харан Чаргад модон хавэрна Зодон бара бойныг да шивэрлэж Цас арах болон би мэдээ Зүрхэн чамдан дуулах харин дуу Зүрхэн зогсох болон би мэдээ Азар учсандаа би жаргалтай Байсан чимээ явчихсан Миний хайр дурсаж болон чиний зүрхтэй үрд захилно Зодон бара бойныг да шивэрлэж Цас арах болон би мэдээ Зүрхэн чамдан дуулах харин дуу Зүрхэн зогсох болон би мэдээ Азар учсандаа би жаргалтай Байсан чимээ явчихсан Миний хайр дурсаж болон чиний зүрхтэй урд захилно Урд захилно Вау гайхалтай. За тэгээд үзэгчд маань маш их таалагдсан байх гэж бодож байна. Миний хувьд маш их таалагдлаа. Ёо, баруун талд ялгуун сайхан өгч юм. Ямар ч гоё юм те. Сая би өөрөө уяраа л байж ялаа шүү дээ. Гайхалтай байна. Мэдээж баярлалаа, дахин баярлалаа. Нотын хамтлагийн зүгээс та бүхэндээ өргөн барьж байгаа. Удахгүй ирж 2017 онд мэдээж ол замаг ихтэй аз жаргалаа дүр амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэдэн өрөөж бид бүхэн энэхүү лайв сизнээ та бүхэндээ өргөн барьж байгаа. Ингээд цуврал нэг чамдаа эмэгт оны маань лайв та бүхэн таалагдсан байхаа гэж бодож байна. Хөгжимчдтэй маш их баярлалаа. Тийм тэгээд анхны чамдаа лайв маань маш сайхан боллоо. Би ч гэсэн бас уяраа суужилаа. Тэгээд дараагийн хэсэг, хоёр дахь хэсэг дээрээ нэгэн сайхан шинэ жилийн дууг хүргэе гэж ярилцсан байгаа тийм. Бэлдсэн байгаа. Тэгээд бид бүхний бас зориулж байгаа зүйл маань бас бид бүхэн нэгэн зүйлээр онцлог байгаасаа гэж маш хичээж байгаа. Тэгээд энэ бол одоо камерын ч тэр за мөн одоо дуу бичлэгийн хувьд ч тэр одоо бүх бас энэ хөгжмүүдээ бид нар одоо бүгднийг сайхан холбоод шууд нэгэн одоо рекер амьдаар та бүхэндээ хүргэхийг бас зорж байгаагаа хэлэхэд таатай байна. Ингээд
хамгийн ихний маань цуврал таагүй таалагдсан байх гэж бодож байна. Хоёр дахь цуврал буюу маргааш 12 сарын 11-нд бүгдээрээ шинэ жилийн нэгэн сайхан дуугаар уулзцгаа нэрийг хэлээд явах уу тэрийг маргаашийнхаа лайв дээр бас задлал сюрприз болох юм болов уу гэж бодож байна. Тийм тэгээд одоо бидний та бүхэн зориулж байгаа энэ сайхан уран бүтээлүүдийг минь хамтдаа цуг үзээд цуг дуулаад тэгээд маш олон хүмүүст лайк, шеэр тараагаад хамтдаа бүгдээрээ нэгэн үдшийг нэлээд хэдэн үдшүүдийг хамтдаа сайхан өнгөрүүлцгээе. Баярлалаа ингээд цуврал хоёроор уулзцгаа баяр та. Баяр та. Вау. За гоё шүү. Зөгчөө тий.